Олон зорчигчтой онгоц алга болчихжээ гин хэмээн эмээ минь ажилласаа гүүг шахуу алгасаар ирж билээ. Шугамын радиогоос өөр мэдээллийн хэрэгсэлгүй сумын төвийн айл байсан болохоор эмээ ээж сонссон соргог мэдээгээ гэрийнхэндээ дуулгахаар яаран эрстэн тэрэлтэй. Хүүхэд байсан би тэр мэдээг сонсоод яагаад ч юм бэ шүн ундаж чадахгүй айж хонсон санагдана. Онгоц хил даваад алга болчихж гин. Харь гаригийнхэнтэй таарлцсан болов хятадууд буудчихсан гин гэтэл хөдөөнөхөн ёстой цуурч байлаа. Энэ үе бол Увс аймгийг зорьсон А24 онгоц Марза тайрханд осолддог 1993 он байлаа. Гэхдээ энэ тухай дор дурдах гисэнгүй. Марзатын осол нь Монголын агаарын тээвэрт шинжлэл хэрэгтэйг хүний амиар сануулсан хэрэг байсан юм. Уг нь энэ осол болохоос 3 жилийн өмнө Увс аймгийн завхан суманд л А24 онгоц хоочтой сургамж болохоор ослын буултаар бууж байжээ. Ардчлал эд өрнөж Сүхбаатарын талбайд өлс өглөн зарлаж улс төрийн байдал тогтворгүй байсан он цагтаа давхцсан Улаан гомыг зорьсон 40 гаруй зорчигчтой онгоц их газраас холбоо тасарч улмаар хээр буусан ноцтой мэдээлэл Марзатын осол шиг олонний анхаарал дүртэлгүй чимээгүйхэн дарагдаж өнгөрсөн байна. Олон хүний амь насыг гартаа атгсан нисэх баг Увс аймгийн завхан сумынхны аврах ажиллагаа хэрхэн явагдсан талаарх бахархан мөөлс хэвлэлийн хуудсанд дурсамж болон үлдсэнгүй. Социализмын үеийн зангаар тэрхүү онгоцны ослыг нуугаад өнгөрчээ. 200 дамжин 21 жил хав дарагдсан агаарын тээврийн ослыг харин өнөөдөр сонсогч олноо дэлгэж байна. 40-од хүний амийг гартаа атгсан онгоцны жолоочиныг дорж намжил завхан сумын орлогч дарга Галбадрах, сумын их эмч Бадам, зорчигчдын нэг оюутан Хүрлбаатар буюу одоогийн засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргатай уулзаж А24 онгоцны ослын талаар ярилцлаа. Залуу нисгэгчийг осол айлгсангүй. 1990 оны 1-р сарын 26-ны орой буюу Баасан гаригийн 18 цагийн орчимд Улаанбаатар Увс аймгийн чиглэлд 37 зорчигчтой АН24 онгоц нийслэлээс хөөрчээ. Онгоцны дараагаар чойжилж ав. 2-р нисгэгчээр дөнгөж сургууль төгссөн 23 настай залуу нисгэгч дорж намжил явсан байна. Харин борт механикаар Алтан гэрэл үйлчлэгчээр Бат цэцэг нар ажиллаж байлаа. Газраас тасраад 2 цаг хэртэй болсон онгоц хамгийн сүүлд Завхан аймгийн Тосон зингэл сумын дээгүүр өнгөрсөн гэдгээс өөр мэдээлэл нислэгийн удирдлагуудад ирсэнгүй. Тухайн үед нисгэгчид дайран өнгөрч буй аймгийн нисгийн удирдлагуудтай холбоо барьж улмаар хотын удирдлагуудад мэдээлэл ирдэг байжээ. Онгоц Увс аймгийн төв Улаан гомд хуваарийн дагуу 20 цагийн орчимд газардах ёстой. Гэтэл онгоц буух газартаа хүрээгүй байна. Одоо яах вэ? 2-р нисгэгч дорж намжил бидний дунд яриа өрнөлөө. Тухайн үед нислэгийг яагаад заавал шүн үйлдэх болсон бэ гэдгээс хоёулаа яриагаа эхлэе. Өвөл эд оюутнуудын амралт эхлээд зорчигчтэй байсан юм аа. Тэр үед орон нутагт онгоц их нисдэг, үйлч түлэгчтэй, Мяатын хувьд ачааллаа даахгүй шахуу ажилдаг байлаа. Тиймээс Увс аймагт нэмэлт нислэг үйлдэхээр болж 37 зорчигч суулгасан А24 онгоц Улаанбаатараас 18 цаг 35 минутын үед хөөрсөн хэрэг. Гэтэл онгоцонд гэмтэл гарчихсан юм уу? Яагаад удирдлагатайгаа холбогдох боломжгүй болчихов? Гээгүй. Тэр үед нислэгийн холбоо, газрын төхөөрөмж, онгоцыг газраас удирдах удирдлагын систем туйлын найдваргүй байчихсан үе байсан юм. Завхан аймгийн нутаг дэвсгэр өнгөрөөд Улаан гомынхонтой бид холбогдох учиртай байлаа л да. Гэтэл Улаан гомын чиглүүлэх станцын мэдээлэл онгоцны дохиолол хүлээн авах станцад орж ирэхгүй байсан юм. Ингээд л бид төөрч эхэлсэн. Шөнийн нислэг байсан учраас сүүлдээ бид газрын баримжийг алдаж эхэллээ. Баруун аймагч нь өндөр уул хад ихтэй шүү дээ. Гэтэл бид хаана нисч яваагаа мэдэх нь битгий хэл өндрийн баримжаа алдаад уул мөрөгчгүй юмсан гэж бодож явлаа. Гэтэл тэр дор нэг гэрэл харагдлаа. Янз нь суурин газар байгаа бололтой. Нисэх багийн бүрэлдэхүүн энд ямар ч байсан сум суурин байх шиг байна гэд газардах боломж угаа эсхийг мэдэх гэж оролдлоо. Уг нь Увс аймгийн төв бол онгоц газардах талбай гэрэл гэгээтэй байх ёстой. Гэтэл энд гэрэл гэгээ муу байдаг. Бид Улаан гомын цахилгаан тасарчихсан юм болов уу гэж ярилцлаа. Гэвч нэг л биш ээ. Ядаж ухад бид буцаад хот руу нисэх гэхээр шатхуун дуусчих гээд байлаа. Үндсэндээ 30-аад минутын нислэгийн бензин л үлдсэн байсан.
Ингээд ёлтоох гэрлийг бараадаж 2-3 чудаа тойргоор нислээ. Гэтэл доор гал маналзаж онгоц буух боломжтой зурвас газар гэрэлтэж харагдлаа. Ингээд бид хүнд нөхцөлд онгоцоо газардуулахдаа ёстой нөгөө огтны хамраас ч цус гаргаж үзээгүй гэдэг шиг олон зорчигчоо бэртэж гэмт хэлгүй буулгасан юм. Онгоц газардахгүй байхаар зорчигчид айж сандарсан уу? Энэ 24 онгоцоор 3 цаг нислэг үлддэг. Увс аймаг хотын чиглэлд онгоцоор олон удаа ниссэн хүмүүс бол цагийн баримжаатай. Гэтэл харин зорчигч дундаас юу олов гэд айж сандраад босч ирсэн хүн байгаагүй. Онгоц хөөрснөөс хойш хэдэн цагийн дараа газардах вэ гэдгийг мэддэг зорчигч нь яагаад буухгүй байна вэ гэж бодож явсан байх. Нисэх багш зорчигчдоо сандраахгүй тайван байлгах үүднээс онгоц газардах цаг хойшлоо хэмээн мэдээлж байсан юм. Та бүхний газраас холбоо тасраад бууж чадахгүй байх гэдгийг тэр доор байгаа хүмүүс яаж мэдсэн хэрэгв? Бид чинь удирдлагатайгаа холбогдчих болов уу? Улаан гомын хөлийн бүс төгсөн байх ёстой гэж ниссээр угаад аймгийн төвөөс урагшаа 178 км-ийн зайтай Завхан сумын нутагт ирсэн байсан. Бидэнд харагдсан гэрэл нь сумын уурын зуухан яндангийн 500 ваттын гэрэл байсан билээ. Онгоц сумын дээр эргэлдээд ухаар нь сум нэгдлийн орлогч тарга гал бадрах энэ онгоц буух гэж чадахгүй байх гэж зөв тааварлаж биднийг тийм газардуулах арга хэмжээ авсан хэрэг. Бид олон зорчигчийн амь насыг аварч чадсан ч гэлээ онгоцоо аварч чадаагүй. Тухайн үед хүний амил чухал байсан юм. 100 м орчим гэрэлтэй хэсэгт багтаан газардах гэсэнтэй онгоцныхон далавчийг хугалчихсан. Онгоц маань тэгээд дахиж ашиглагдахааргүй болсон доо. Тэр шөндөө нисэх багийнхан маань унтаж чадаагүй. Харин би залуу хүн байсан учраас унтаад өгчвүлээ. Завхан сумын сайхан сэтгэлт ард түмний гавьяагаар олон хүний амийг аварч эссэн минд яваадаа баярлаж одоо ч нутгийн иргэдтэй холбоотой байж амралтаа завханд өнгөрөөх нь бий. Ослын буулт хийсний маргааш өглөө нь тэмээ унсан шигээ нөгөө онгоц буусан газарт ирсэн чинь сайхан тэгш тал газар байж үлээ. Залуу нисгэгч анхны нислэхээс зүрх өгсөн үү? Дараагийн нислэгт хизээ явсан бэ? Ёстой залуу байсан болохоор нислэхээс юун айх? Бараг л тэр оройдоо дараагийн нислэг хизээвэ гэд онгоцныхон даргаас асууж явсан байгаа юм. Энэ онгоцны ослоос хойш 6 сарын дараа орон нутгийн нислэгт нисгэгчээ хийсэндээ АК буутаа онгоц сумын дээгүүр эргэлдээд байна. Төөрсөн эсвэл хэл зөрчсөн сөнөөгч онгоц суу гэдгийг алинч мэдэхгүй зүн совин мэдрэмжээр аврах ажиллагаа зохион байгуулж олон хүний амийг аварсан хүний нэг бол гал бадрахгүй юм. Ингээд гал бадрахгүйгаас дараах ярилцлагыг авлаа. 21 жилийн өмнө Завхан суманд АН-24 онгоц хүнд нөхцөлд газардаж байжээ. Хамгийн гол нь онгоц сүрэлгүйгээр олон хүн амьд мэнд байж их газарт хөл тавьсан нь таны зохион байгуулсан аврах ажиллагаатай холбоотой юм байна. Аврах ажиллагаа гэдгийг одоо л хүмүүс ярьдаг мэддэг болсон байна. Тэр үед чинь орон нутагт ялангуяа малчид аврах ажиллагаа явуулна гэдгийг мэддэггүй байлаа. Харин хүний сайн мууг мэдэхгүй атлаа бие биедээ туслах хүн чанар гэдэг чинь дээр үеийн хүмүүст байдаг байж шүү. Тэр онгоцыг газардуулж олон хүний амийг аварсан үйл явдлыг одоо дурсахад их сонирн байна. Би ажлаа тараад гэртээ ирчихсэн байсан юм. Манайд сум дундын прокурор Пүрвцэрийн ирчихсэн. Бид хоёр манай телевизийг засчих санаатай задлчихсан сууж байлаа. Тэр үед телевиз гэж ойлгохтойч гарч өгдөггүй байж шүү дээ. Гэтэл манай гэр бүлийн хүн гаднаас орж ирэхдээ онгоц төөрчихсөн байна. Чи гараад хараатгаач гэдг юм байна. Би доог тохуу хүйж чи төөрсөн онгоцон замын заагаад өгчих гэлээ. Ингээд сууж байтал онгоц дээгүүр тойрч нисээд нэг л биш ээ. Тэгээд сумын захиргаан дээр ирлээ. Яг тэр үед сум нэгдлийн дарга аймаг явчихсан байсан юм. Уг нь нэг төгшүүрийн дохой байдаг. Тэр дохойг зөвхөн сумын дарга л зохих ёстой. Дарга байхгүй хойныхав би төгшүүр дуурглаа. Ингээд сумын иргэд цуглалаа. Онгоц буух гэж чадахгүй байх шиг байна гэд ямар арга хэмжээ авах талаар ярилцаж ард иргэдэд аврах ажиллагаанд зохион байгуулж эхэлсэнтэй. Ямар ч мэдээлэл холбоо байхгүй хэрнээ онгоц бууж чадахгүй байх гэсэн таны мэдээлэлд иргэд тэгээд итгэсэн үү? Шүн байсан болохоор магадгүй иргэд амрах гэ төвөгшөөсөнгүй юу? 1990 онд ч ардчлал гээд хотод их эвгүй байсан үе. Тиймээс нутгийн зарим иргэн нөгөө онгоцыг чинь дайсны онгоц байна. АК буутаа онгоц сумын дээгүүр эргэлдээд байна. Онгоц бөмбөгдөх гээд байна гихчлэн янз бүрийн яриа гаргаж байсан юм.
Гэсэн ч бид хүний ам аврах ёстой. Онгоц бууж чадахгүй эргэлдэж байна гэсэн таамагтаа үнэмшилтэй хандсан. Тэгээд л сумынхан өвсний хашаанаас машинаар өвс зөөж эхэллээ. Онгоц газардах бололцоодоо тэгш газрыг сонгоод өвсөө боодлоор нь шатаав. Тэр шөнө саргүй их харахгүй бас манантай байсан. Онгоц нилээн доошилж байж газрын барааг харах бололцоотой байв. Тулалдаанд зөвхөн шонхрууд ялна гэж нэг зохиол байдаг да. Би тэр зохиолыг уншиж дуусаад удаагүй байсан юм. Зохиолын хэсэг санаанд орж манантай үед гэрлийг тод тусгахын тулд улаан давуугаар бүтээдэг гэдгийг хэрэгжүүлсэн. Миний командад 4 тракторч орж өгдөггүй. Тэд дээш олисон хурц гэрлээ унтраагаагүйгээс нисгэгч нарт буух зурс тод харагдаагүй байх шиг байгаа юм. Тэгээд газардахдаа онгоцныхон далавчийг эвтчихсэн. Онгоц газардангуу та бүхэн очсон уу? Би ч онгоц огсвуу үгүй юу гэд оччихсон. Гэтэл миний хойноос хэсгийн төлөөлөгч наадах чинь одоо дэлбэр нь очиж болохгүй гэд хашгирлаа. Намайг дагаад гүйж байсан хүмүүсийн зарим нь буцсан. Би онгоцон дээр очтол зорчигч ордог хаалга нээгдэж шат буулаа. Гэтэл нөгөө шат нь бас болдоггүй. Тэгэхээр нь хажуу тийш аваад шидчихсэн. Ингээд л айж сандарсан, шоконд орсон, зарим нь юу болоод байгааг мэдэх сөхөөгүй зорчигчдыг буулгаж эхэлсэн. Нэг залуу лавта эсэн минь газарцсандаа баярлаж онгоцноос буунгууд амийг минь амарсан алтан шороо гэд цастаа шороо амандаа өмхөлж явахыг анзаарсан юмдаг. Тэр чухам хэн байсныг мэдэхгүй. Миний хойноос нутгийн иргэдч ирж хүмүүсийг эмчид үзүүлэх гээд тусламжийн дараагийн арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Гэтэл харин нисгэгч нар бууж ирдэггүй. Би чинь нисгэгчд яав гэд урагшаа гүйж цонхоор нь шагааж харлаа. Экипажийнхан ямар ч байсан амьд бололтой хөдөлж хоорондоо юм яриад шимнэлдэж байна. Та нар зүгээр үү гэд асуудал тэд харин зорчигчд зүгээр байна уу гэд асууж байсан. Нисгэгчдийг тусгаарлсан өрөөний хаалга нь ачаанд дарагдчихад гарч чадахгүй байсан билээ л дээ. Ачааг зайлуулж нисэх багийнхныг гаргаж авсан та. Онгоц газардах үед бэртэж гэмтсэн хүн их олон байв уу? Харин сансныг удвал харьцангуй гайгүй байсан. Манай сумын хүний их эмч бадам гэж биелдэ. Ёстой гавьяатгүй гавьяат гэдэг хүн чинь л манай бадам эмч угаа юм. Зорчигчдын хинэн бэртэж гэмтсэн байв гэдгийг бадам л сайн ярина да. Лавта нэг орос нөхрийн хөлийг алгадаад авч байсан санагдаж байна. Эмчилж угаа хэрэг байх. Жирэмсэн ихийг 2 хүнээр тоолоод загнуулж байжээ. Увс аймгийн Завхан суманд ослын буултаар газардсан онгоцонд 37 зорчигч, нэгсэх багийн 4 хүнгээд нийт 41 хүн явж байжээ. Гэхдээ тасалбарын тоогоор зорчигчдын тоо 37 гэдэгч онгоцонд суусан хүний жинхэнэ тоо гаргавал илүү нэг зорчигч нэмэгдээд 42 хүн болдог байна. Гэтэл энэ тоог 46 болгон бүр бодлаан туулж банк хүртсэн хүн бадам эмч юм. Би давхар 4 ихийн хөвлий дугаа хүүхдийг хүний тоонд оруулсан эмчийг буруутгах аргагүй.